14-р бүлэг. Агшин зуурын дотор Шифу биеэ үл ялэг хажуу тийш эргүүлв. Сэлэм зүүн мөрөн дээр нь бууж шархнаас нь цус урсаж эхлэв. Гэвч Шифу өчүүхэн өвдсөн шинжгүй байв. Биеэ үл ялэг намсгаснаа ямар хүч хэрэглэснийг би ч мэдсэнгүй. Өнөөх хоёрын дундуур цахилгаан мэт өнгөрч тэдний биед зөөлөн хүрэх шиг болов. Хоёр ирийн бие зэрэг чичирснээ тэр дороо сулран унаж амнаас нь цус урсаад ухаан алдчихлаа. Намайг түшиж байсан зийхүүний бие ч хөшиж орхив. Гэхдээ тэр хөшсөн эсэх надад огт хамаагүй байлаа. Би түүний хажуу тийш түлхээд Шифу рүү гүн очив. Мөрөн дээрх шархыг хараад юу хэлхийч мэдэхгүй зогслоо. Айчхуу. Шифугийн царай цонхилсон ч дуун ердийнхөөсөө огт өөрчлөгдсөнгүй. Дахиад нэг дураараа тэнээд үзээрэй. Тэгээд эргэж харан алхав. Уур нь бүрэн гараагүй байгаа болтой. Би баруун гараас нь сандран зурч "Шифу, шарх чинь өвдөж байна уу?" гэж асуулаа. "Өгчихгүй." гэж тэр хүүтнэр хэлв. Одоо л намайг Шифу гэж санав уу? Би чамд хүний ертөнцийн сүнсний шүлийг идүүлээгүүд чи мөөгтүүж дахиатай чанах гээд цухтаа үздэй. Тэгээд мөөгөө олсон уу? Би дуулууртайгаар буруугаа хүлээв. Шифу, би буруутсан. Дахиж хизээч цухтаахгүй. Би үнэхээр айж байлаа. Дуу хүртэл өөрийн ирэхгүй чичирч "Битгий урлаач. Намайг битгий хаяарэ" гэлээ. Үүнийг сонсоод Шифу эргэж хараад дуу нь яагаад ч юм нэг л сонин сонсогдлоо. Тэгээд хизээ билээ дээ. Шифу надад хэрэггүй гэж хашгираад байсан чинь би буруутсан. За тэгвэл Шифу чинь явцуу сэтгэлтэй хүн болохоор уучлалтыг чинь хүлээж авахгүй. Би буруутсан. Миний толгойд энэ ганцхан өгүүлбэр тасралтгүй тавтагдана. Зүрхний минь дундуур хүйтэн салхи эсгэрэн өнгөрөх шиг болж байлаа. Энэ удаа Шифу үнэхээр намайг хүсгээ болчихлоо гэж бодов. Би толгоогоо өргөн түүн рүү гөлрөн харлаа. Шифу ч над руу харав. Хэсэг хугацааны дараа тэр нүдэн анив. Гинэс сандарсан янзтай. "Хөөе" гэв. Тэгээд бүр яахаа мэдгүй болсон мэт эргэлзэж хараад "Тэнэг шанзы. Би чамаар тоглосон юм. Юундаа уйлаад байгаа юм бэ?" гэлээ. Гэвч том нулимс өөрийн ирэхгүй нүднээс минь бөмбөрөн унсаар байв. Нулимсын дундаас Шифугийн дүр хүртэл бүдгэрч эхлэв. Би гараас нь улам чанга хатгав. Тавьчихл юм бол тэр намайг орхиод явчих юм шиг санагдана. "Битгий, намайг битгий хаяарэ." Шифу чангаар санаа алдав. "Чи үнэхээр тэнэг юм. Надад дургүй болж болохгүй шүү." Би мэгшин уйлахаа зогсоож чадсангүй. "Би чамд дургүй болоогүй." Шифу дэвчээр алдсан мэт энэ үгийг хэлээд хэсэг чимээгүй болов. Харин би мэгсээр л байлаа. Гэтэл Шифу баруун гараа миний гарнаас суулчихав. Зүрх минь тэр дороо хоосрох шиг болов. Гэвч дараагийн агшинд алган дээр минь дулаахан зүйл мэдрэгдлээ. Шифу миний гараас хатгаж байв. Яг л намайг баг бахад уулан давирахтаа гараас минь хөтэлдэг байсан шигэ. Тэр нүдэмсийг минь арчаад аргаа барсан янзтай уруулаа мөрөлгөн. За финсвэшн хаш руу буцъя" гэв. Өнгийг нь сонсвол яг л төгшөөсөн мэт. Гэвч надад Шифугийн дуу алганыхан дулаантай адилхан бүлээхэн санагдаж байлаа. "Шифу, шарх чинь өвдөж байгаа." Зүгээр л махны шарх харахад сүртэй байгаа юм. Шифу миний гарнаас хөтлөөд хоёр алхав. Би гинэст зогсоод хажууханд нь сууж байсан зийхүүн рүү залаа. "Шифу, бас нэг хүн байгаа." Шифугийн бие үл ялэг хөшөв. Тэр эргэн зийхүүг толгооноос нь хөл хүртэл нэг сайн шинжснээ. Хөмсгөө зангидан над руу харав. Чи үнэхээр дахиатай чанах мөөгөө олчихсан юм биш үү?
Эн чин дахианы сүнс юм уу? Мөөгний сүнс юм уу? Би Шифүгийн гараас хамаг хүчээрээ зурж тангарлаж байгаа мэт. Надад ямар ч сүнс хэрэггүй. Надад зөвхөн Шифү л хэрэгтэй гэлээ. Миний царайг хараад Шифү хэсэг тэнэглэснээ харцаа бууруулж аяархан хамраа дуургав. Мэдэж байвал сайн. Тэр үед өнөө хүртэл чимээгүй байсан Зихүү гинэт. Ян бүсгүй. Шифүтэйгээ буцтаа. Би тийм ч хүнд шархтаагүй гэв. Би нүдээ анивчин түүн рүү харлаа. Ингэж цонхисэн царайтайгаа хүнд шархтаагүй гэж хэлэх нь нэг их үнэмшилтэй сонсогдохгүй байв. Ийм сул дорой хүнийг ойд ганцааринг нь үлдээн гэж үү? Тэгээч бид хэд хоногийн турш зовлонгоо хаваалцсан хүмүүс. Би бодож дуусаагүй байхад Шифү намайг өрөвдөх сэтэлгүүгээр татан цааш алхлаа. 10,000 жилийн настай чулуун сүнс байна. Энэ нөхрийн бясалгалын түвшин чамаас хол өндөр. Чи түүнд санаа зовох шаардлагагүй. Шифүгээс өндрөө. Шифү хэсэг чимээгүй болов. Тэгснээ гинт хацрыг минь амар чанга чимхлээ. Чамаас болоогүй бол би одоо ийм байдалтай байж байх байсан юм уу? Шифү үнэхээр хүчтэй чимхэж байлаа. Маш их өвдөв. Би нулимсаа унгаахгүй тулд нүдээ дахин анивчлаа. Үгүй бол Шифү уураа гаргаж чадахгүй. Дахиад намайг хайчих юм билүү? Гэвч хацрыг минь чимхэж байснаа гар айжмаар сулрав. Шифү санаа алдна. За болий доо. Чи юу ч мэдэхгүй амтан гэв. Ингээд л би Шифүтэй хамт Финсвэшаны хаш руу буцлаа. Дараагийн хэдэн сарын турш Шифү мөрөөг эмтээсэн гэдгээр шалтгаална. Надаар юу эсхийг хийлгэсэнгүй. Одоо бүр номных нь хууцыг эргүүлэх хүртэл миний ажил болсон. Бараг бүхий л цагаа Шифүгийн нүдний өмнө өнгөрөөдөг болов. Гэхдээ Шифү үнэхээр духтай байгаа мэт харагдана. Би үүнийг өөрийнхөө гмийг цайруулж байгаа хэрэг гэж бодоод түүнийг маш хичээнгүйлэн асарч байлаа. Нэг өдөр үдээс хойш Шифү дуг хийж байв. Би орныхон дэргэд жижиг сандал дээр суугаад сэвүрдэнэ. Сэвүрдэж байтал гинэт ямар нэгэн зүйл шалан дээр тон хийн унав. Би нүдээ анин доош харлаа. Эрхий хурууны дайтай тунгалаг гялцсан чулуу байв. Би авч нарны гэрэлд өргөн харвал дотор нь алгалсан нил ягаан туяа мэлэлцэн. Үнэхээр гоё чулуу байлаа. Дараагийн удаа уулнаас буухтаа дархан дөгөөд бүүч хийлгий. Шифү зүйлгүүллав гоё харагдана. Ингэж хэлмэгц яагаад ч юм гар минь салганав. Чулуу шалан дээр унаад өнхөрсөөр хаашаа орчихсныг мэдсэнгүй. Би тонгоон хайх гэтэл Шифү дургуутсан янзтай 2 удаа дуугарлаа. Шоо шанзи сэвүрэ залхуураад байлгүй сэвүрд. Би яарн Шифүг үргэлжлүүлэн сэвүрдэв. Энд хөнгөө болохоор нь дараа ирж хай гэж бодлоо. Гэвч хожим нь хичнээн хайгаач тэр чулууг олж чадсангүй. Цаг өнгөрхийн хэрээр бүр марчихсан. Ахин нэг өвөл ирлээ. Финсвэшан уулын зас өвдөг хүрэм зузаан оржээ. Шифү төрсөн цагаас л засан дургу байсан юм шиг санагддаг. Гадаа салхи шуурч цас орж эхлэх юм бол хичнээн чухал ажилтай байсан хамаагүй. Гэртээ галын дэргэд суугаад өдөржин ном уншина. Нүүрс, утлаг, хоол бүгдийг нь би бэлтэж өгнө. Тэр өдөр Шифүтэй хамт хоосны дараа аяг тавгаа угаачаад хашаагаа цэвэрлэхээр гарлаа. Шүүрээ аваад хэдэн удаа шүүрцснээ засан дээр сууж өөрийн ирэхгүй зөрмөлж эхэлв. Өчтөр Шифү надад шин тарин заасан юм. Би чэйжилж чадаагүй болохоор Шифү намайг шөнийн ихэнх хугацаанд давтуулсан. Харин өнөө өглөө эрт босох хэрэгтэй болсон. Үнэхээр нойр хүрч байлаа. Тэгээд л мансуурсан чигээрээ цасан дээр хэвтээд унтчихав. Зүүдэнд минь нийл ягаан хувцтай нэгэр намайг дуудаж байлаа. Яншаа мөсгүй. Сайхан зүүдийг минь өмүүлсэнд нь
Дургу хүрч би хэдэн үг бутнаад тоосонгүй. Гэвч тэр дахин дууцаар байв. Эцэст нь инээмсэглсэн өнгөөр яншаа мөсгүй сэрхгүй бол Шифу чинь үзгий чинь шахуурдан шүү гэлээ. Шифу гих үг мэдрэлийн минь хатгах шиг болов. Би тэр дороо нүдэ нэлээ. Яг өмнө минь Шифу зогсож байв. Гартаа хулсан хийтээд том шүхэр барьчихсан. Хөмсгөө зангитан над руу санаа зовсон янзтай харна. Бос. Зосон дээр унтаж болохгүй. Шифу надад ийм тустай өнгөөр ярих нь тун ховор. Би гайхаж бас айсандаа хэсэг зур юу ихээ марцчихлаа. Шифу хоёр дахь удаага хэлхээс залхуурсан болтой намайг цасан дээрээс шууд тасаж босгов. Ядарсан бол өрөөндөө ороод унт. Ингэж хэлчгээд тэр цааш алхлаа. Салхины чимээнд би буруу сонсон уу? Эсвэл Шифу үнэхээр ингэж хэлсэн үү гэдгийг мэдсэнгүй. Нэг хүн засан дунд нүдэн ансан юм. Тэгээд дахин хизээч нэгээгүй. Энэ өгүүлбэрийн утгыг би ойлгосонгүй. Яг л Шифу хаяа намайг удаан ширтэн бодолд автдгийг ойлгодгүйтэй адил. Тэр над руу харж байгаа мэт боловч үндэ өөр хин нэгнийг харж байгаа юм шиг санагддаг. Заримдаа бүр аяархан новшгиж томрох тусмаа улам адилхан болоод байх юм гэж бовтно. Намайг баг байхаас л Шифу миний ойлгодгүй янз бүрийн юм ярьдаг байсан. Одоо би тэрийг тоохооч билсэн. Харин тэр үеэс хойш нийл ягаан хувцтай өнөөхөр зүүдэнд минь ойр ойрхон үзэгдэх болов. Тэр үргэлж харанхуун дунд зогсож над руу харан яншаа мөсгүй гэж дуудана. Үндэ би түүнтэй ярихаас айдаг байлаа. Гэвч хэд хэдэн удаа зүудснийхаа дараа зориг гарган чи хин юм бэ гэж асуув. Тэр 50 дугаар би чиний зүүдний хүн гэж хариуллаа. Маргааш өглөө сэрэнгүүтээ би Шифу руу гүйж очиод зүүдний хүн гэж юу гэсэн үг вэ гэж асуув. Шифу орон дээрээ ившин хөвтөж байснаа салхуутайгаар сүнс, жүтгэр, ад сэтгэр энэ ертөнцид байх учиргүй мөртлөө толгойноос чинь гарахаа болж хамт байсан үеэ дахин бодогдуулдаг юм. За алийг нь гэж бодож байна. Аль нь чиний зүүдний хүн юм гэлээ. Би толгоогоо мэжв. Аль нь ч тохирохгүй юм шиг санагдлаа. Хэд хоногийн дараа бид хоол хүнс авахар шинэлийн урсгал руу очих үед би тентхийн хүмүүсээс мөн адил асуув. Гэтэл хүн бүр өөр хачин хариулт өглөө. Нэг нь ч адилхан биш. Хүү жоо аваг толгойг минь нилээд сэтгэл хангалуун янзтай. Шошонзи том болжээ гэв. Танжуу ихч эрдэмтэн хүн шиг нухацтай харснаа. Зүрх сэтгэлээсээ хүсэмжилдэг сайхан зүудэнд чинь үзэгдэг заяаны хань гэж тайлбарлав. Харин махны худалдаачин чи чинь бүр 90 имийн зүүдэлдэг насан дээрээ хүрчгэж за тэгвэл нөхөр хайхтаа зүүдэнд чинь гардаг хүнтэй адилхан хүнийг олоорой гэв. Ингэж хэлснийхаа дараа тэр ирүүгээ илэн хэсэг боцсноо өөртөө аяархан новш залуу эзэн энэ үгийг минь сонсволч сайнгүй дээ гэж бовтнолаа. Би хэсэг нүдээ анивцснаа нөхөр гэж юунд хэрэгтэй юм гэж асуув. Нөхөр юунд хэрэгтэй гэж үү? Махны худалдаачин инээлээ. Гэр бүлдээ мөнгө олж эхнэрээ сайхан амьдруулахын тулд хэрэгтэй шүү дээ. Миний сэтгэл тэр дороо сэргээд нүд хүртэл гялцав. Тэгвэл би нөхрөө олоод эхнэр нь болж болох уу? Тэгвэл Шифугийн надаар хийлэгдэг бүх ажлыг нөхөртөө өгчөж болно. Хувцас угаах, Шифугийн орыг хураах, Шифугийн хөл мөрийг барих. Тэгвэл би эцэст нь арай сайхан амьдрна. Яагаад ч юм миний асуултыг сонсоод махны худалдаачин тун эвгүй байдалд орчих шиг болов. Толгойгоо мэжээд болохгүй ч юм биш л дээ. Гэхдээ эхлээд Шифугээсээ асуух хэрэгтэй байх гэлээ. Шифуд үйлчлэх нэг хүн нэмэгдэнэ. Шифула баярлана. Муу зүйл юр байхгүй.
Шифу гарцаагүй зөвшөөрнө. Би баяр хөөртэйгээр хоол хүнсээ үрээд Финсюшн хаш руу буцав. Оройн хоолоо идэж дуусгаад Шифу өнөөдөр ямар сайхан айштай байгааг хараад огтлон "Шифу, тань үйлчлэх хүн дахиад нэгээр нэмэгдвэл ямар вэ?" гэж асуулаа. Шифу цайнаасаа нэг балгаснаа над руу эргэж хэсэг ширтв. "Энэ тэнэг шав байхад хангалттай. Толгой өвтгөх хүн дахиад нэгээр нэмэх хүсэл алга." "Шав бишээ" гэж би тайлбарлав. "Би өөртөө нөхөр олно. Тэгээд энд авчирна. Бид хоёр хамтдаа Шифуд үйлчлэнэ. Ямар санагдаж байна?" Би хуруугаа нэг нэгээр нь даран нөхөртэй болохын давуу талыг тоолж эхлэв. Би аяг тавгаа угааж байхад тэр хашаа шүрдэнэ. Би гал түлж байхад тэр түлээ хагална. Би хувц угааж байхад тэр надтай хамт хувц угаана. Тэгвэл бүх ажил илүү хурдан, илүү сайн дуусна. Би итгэл найдвар дүүрэн царайгаар Шифу руу харав. "Шифу, үнэхээр сайхан биш гэж үү?" Шифу аягаа чимээгүйхэн эргүүлсээр ганц ч үг хэлсэнгүй. Сонссонгүй бололтой. Тиймээс би арай чанга дуугаар "Шифу, би нөхөр хайвал ямар вэ?" гэж дахин асуулаа. Тас. Шифугийн гарт байсан аяг хагарч цайн хувцсан дээр нь асгарчхав. Би жочин хөссөн ч дараагийн мөчөд Шифу чангаар инээхийг сонслоо. "Сайн байна. Маш сайн. Надад үйлчлэх хүн нэгээр нэмэгдэх юм байна. Яаж муу байх вүлээ?" Ингэж хэлж байгаа ч царай нь яагаад ч юм жаахан амар харагдаж байлаа. Би "Шифу, таны царай хэлж байгаа үгтэйгээ ерөөсөө тохирохгүй байна" гэж хэлэх гэж байсан ч амжаагүй байхад Шифу миний өмнө босч ирээд хацрыг минь дахин чанга чимхлээ. "Зоригчин үнэхээр чангарчээ. Шошанзе, хүн бүр олж аваад хоёулаа нийлж надтай тэмцэх нь үү? Танд үйлчлэнэ гэж байгаа юм" хэмээн би засав. Гэвч Шифу огт сонссонгүй бололтой. "За, эгэл хүний охид үсний хатгуур зүүх насандаа хүрээд нөхөрт гардаг. Чамд дахиад 1 жил байна. 1 жилийн дараа тохирох хүнээ олбол явж түүнтэй гэрэл." Шифу бүр хамраараа над руу ширтэж байгаа юм шиг харагдана. "Тэр цаг болоход чамтай гэрлэх хүн олдохгүй бол над дээр уйлж ирээд гомдол мэдүүлж болохгүй шүү." Би толгоогоо мэжин учрыг нь үнэхээр ойлгохгүйгээр "Шифу, та намайг нөхөр хайгаасаа гэж хүсэхгүй байвал би хайхгүй. Битгий урал" гэлээ. Яагаад ч юм энэ үг Шифугийн ямар нэг эмзэг газрыг хатгсан бололтой. Би энэ гинэт хөшиж хацрыг минь тавив. Тэр харцаа буруулан "Чи хайна уу, байна уу? Надад ямар хамаатай юм бэ? Зүгээр л чи миний шав. Тэгээд тэр үед чамтай гэрлэх хүн олдохгүй бол миний нэр нүүрл унах биз" гэв. Шифу үнэхээр нэр нүүрэндээ их санаа тавьдаг хүн юм. Би санаа алдаад "Шифу, санаа зовлтгүй. Би аль хэдийн нэг хүн онилчихсан. Би хичээнэ" гэлээ. Тэгээд аяг тавгаа аваад өрөөнөөс гарав. Шифу өрөөн дотроо тэр чигтээ хөшчихсөн үлдлээ. Би булан тойрох гэж байтал араас Шифугийн бараан дуу сонсогдов. "Хөөе." Түүний дууг сонсоод би зогсов. Хэсэг хугацааны дараа тэр "Чиний таалаад байгаа хүн чинь хэн юм?" гэж асуулаа. Би тэнгэр өөд харж хэсэг бодсноо. "Миний зүүдний хүн" гэж хариулав. Булан тойрон далд орсны дараа араас ширээ өшгөлөх чимээ сонсогдлоо. Шифу хоолны дараа бэлтгэл хийж эхэлсэн бололтой. Ямар хөдөлмөрч юм бэ? Би ч бас нөхөр олохын тулд сайн хичээх хэрэгтэй. Тэгвэл Шифу туслаад түүг болохоо багасгана. Тэр өдрөөс хойш Шифу надаар улам олон ажил хийлгэх болов. Одоо бүр унтахтаа ч орны хажууд шалан дээр унтах хэрэгтэй болсон. Шинэлийн урсгал руу хоол хүнс авахаар явах болгонд Шифу миний араас 50 гихч нь алхана. Эхэндээ тентхийн хүмүүс надтай урдын адил харьцдаг байлаа. Гэвч айжмаар ирчүүд нь надтай ярихаа болов. Удалгүй махны худалдаачин хүртэл надтай үг солихоо болчихлоо. Хэсэг хугацааны дараа би жаахан гонигддаг болов. Магадгүй би
ямар нэг буруу зүйл хийчгээд бүгд над дургүй болчихсон юм болов уу гэж бодно. Намайг гонхтой байгааг харах болгонд Шифүгийн царай бүрч бараана. Заримдаа түүний өөртөө аяархан новш гэж үнэхээр шинэлэн урсгалын хүн мөн бололтой гэж бувтнахыг сонсдог байлаа.